байцгаана уу? Дараагийн аялын влог маань эхэлж байна. Энэ удаагийн аяллаараа Хятадын үйлдвэрлэл худалдааны тэргүүлэх хотуудын нэг Иву хотыг зорих гэж байна. Тэгээд гой сонирхолтой зүйлс гарах юм бол дүрсчүүлээд явах болно. Тэгээд бичлэгээ үзээрэй. За би тэр өрөөн дээр хүрээд ирлээ. Тэгээд энэ удаад туристийн байр биш юм зочд буудлын өрөө захиалсан байгаа. Тэгээд хамгийн гол нь цэвэрхэн. Тэгээд ийм хөрхөн минимал интерьертэй юм байна. Тэгээд үний хувьд 186 яан буюу монгол мөнгөөр 90,000 төгрөгөөр захиалсан. Тэгээд яаж ингэж хямд захиалсан бэ гэх юм бол олон хоногийн өмнө дээрэс нь энэ зочд буудлын өрөө олон хоногоор авсан учраас ийм хямд үнээр авч чадсан. Тэгээд энэ зочд буудлын давуу тал нь гэх юм бол Иву олон улсын худалдааны төвтэй ойрхон ерөөсөө зочд буудлаасаа гараад 5 минут алхаад л яваад очих боломжтой. За цонхороо гадна тал нэг иймэрхүү харагдаж байна. За Иву олон улсын худалдааны төв дээр ирсэн байна. Энд ингээл зөвхөн шооны дэлгүүр юм байна. Төрөл бүрийн шоо. Энд ийм цагаан шоо байна. Хөнгөнгийн шоонууд байна. Иш ингээл арай өөр загвартай, арай өөр хэлбэр хийцтэй гэл ийм шоо. Юу ч ямар сонирхолтой гоё газар вэ. Ийм олон төрлийн шоо байдаг ч ах шиг. Энд ихтэл зөвхөн ийм бөмбөг зардаг ийм дэлгүүр байна. За бид өдрийн хоолой идэхгээ сууж байна. Тэгээд энэ том худалдааны төвийнх нь 4 хэсгийнх нь давхар болгонд нь хоолны газар байт юм байна. Энэ дотроос нэг шарсан банш авч идэ сууж байна. За энд ийм спикерний төрөлжсөн дэлгүүр байна. Ямар олон төрлийн сонголттой юм бэ? Юу энийг хартаа ийм жижиг утас байна гэж боддог. Үнэн гэсэн чинь ингээд 40,000 төгрөг гинэ. Зөв уцаар ярих боломжтой. Цэнэгээ сайн барьдаг. Ийм загварууд байна. Ийм жижиг. Хорооны хэмжээтэй. За сүүлийн үед чинь ийм хөрхөн ардаа имлэд дэлгэцтэй ийм цөхнүүд чинь модонд ороод байгаа шүү дээ. Энд бол өстой янз бүрийн бичлэг тавиад явж болох боломжтой ийм цөхнүүд байна. За энд ийм хамгаалтын дуулуунууд зарж байна. Үний хувьд маш боломжийн байт юм байна. Гэхдээ ерөөсөө нэг ширхэхээр зарахгүй. Хамгийн багадаа 30 ширхэг гэж байна. Өөр юм дэлгүүртэй холбоотой хэрэгслүүд, гоо сайхан гэрээ хон хэрэгслүүд байдаг хэсгээр нь явж байна. Стол нэг бараг стол нэр яаж төрөлжүүлж болохоор анцтай бүхий л төрөл зүйлээр нь ангилж тавьсан байна. Тэгэхээр л сонголттой юм байна. Скотч хөтөл ийм олон төрлөөр дүүсэн юм. Энэ глобусыг хартай. Open the door. За юу олон улсын худалдааны төвийн талаар нэг мэдээлэл өгөхөд 5.5 сая метр квадрат талбайтай. Тэгээд 100,000 дэлгүүр байдаг гэж байна. Юу гэсэн үг юм бэ? Тэгэхээр ч одоо энэ 100,000 дэлгүүрийг үзэж дуусна гэж байх уу? Тэгээд дээрэс нь яг нөгөө өөрийнхөө сонирхсан төрлийн яг барааныхаа хэсэг рүү очиж л яг тэр хэсгийнхаа барааг сонирхож үзэхгүй л бол яг энэ бүх дэлгүүрийг нь үзээд дуусна гэвэл ер нь бол үнэхээр бүтэхгүй зүйл байна. Тэгээд дэлгүүрүүд нь ерөөхдөө бол нэг ширхэхээр бараа ерөөсөө зардгүй юм байна. Одоо бөөний үнийг нь асуугаад тэгээд хамгийн бага тоо ширхэхээр нь авах боломжтойг нь асууж яах юм бэ. Тэгээд ер нь бол жижиг бараан дээр нэг ширхэг бараа нь хамгийн багадаа 100 ширхэг байт юм байна. Тэгээд дээшээгээ 500,000 ширхэг гэдээ явчихд юм байна. Яг нэг төрлөөсөө нэг ширхэг бараа. Тэгээд яг нөгөө том бараанууд дээр болохоор хамгийн багадаа нэг 10 ширхэг 20 ширхэг нэг хайрсанд яг хэд байдیں۔ Яг тэр дүнгээр нь бодоод ингээд худалдаа авалт хийх боломжтой байт юм байна. За Иву Market Guide гэдэг нэг юм цэнхэр логотой юм аппликейшн байт юм байна. Энэ аппликейшнээр нь одоо энэ худалдааны төв дотор аль аль хэсэгт нь юу байгаа гэдгийг бүгдийг нэг бүрчлэн харуулж өгд юм байна. За жишээлх юм бол нэг гэсэн хэсэгт юу байна гэдээ харангуут. За нэгдүгээр давхарт нь ийм юм байна, хоёрдугаар давхарт нь ийм юм байна,
3 4-ний юм байна гэд харуулдаг юм байна. За худалдааны төвөөсөө гарч ирээд таксийн цуцсан явж байна. За энэ Ивүү хотын хувьд гэх юм бол ер нь бол Монголтой их төстэй юм байна. Хүн амын хувьд ч гэсэн газар нутгийн хувьд ч гэсэндээ хонь 1.5 сая хүн амтай юм байна. Тэгээд хотын хувьд гэх юм бол ер нь бол яг Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээтэй ер нь бол ойролцоо юм байна. Нэг тийм том хот бол бас биш юм байна. Худалдаа үйлдвэрлэл хөгжсөн ч гэсэндээ яг хотын хувьд бол тийм том хот бол биш байна. Өнгөнгийн цахилгаан шитв шүү дээ. Амар сонирхолтой том хөшөө харуулъя Orange Season гэдэг дэлгүүр дотор. За Pop Mart дэлгүүр дээр хүрээд ирсэн байна. Энд юу байдаг вэ гэхээр хамтдаа харцгаа Labubu байна. Энд бас юм олон өнгөтэй байна. Бор за энэ утасны кейс гэхтэл 129 он гэдэг чинь ойролцоогоор 65,000 төгрөг хавцаа гэсэн үг. За Domino's pizza идэх гээд ороод ирсэн байна. Сарын өмнө Гонжоуд идсэн. Тэгээд дахиад идхийнсэн гэж бодоо явуулсан. Ашгүй Ивүүд бас Domino's pizza байт юм байна. Тэгээд нэг юм өхрийн мах стейк. Тэгээд дахианы махта голдоо чизтэй юм галтуулан хэлбэртэй Domino's pizza авсан байна. Ингээд энэ хоёр нийлээд Монгол мөнгөөр нэг 60,000 төгрөг орчим болсон. За тэгээд сайхан боллоорой. Domino's pizza зүгээр л аманд ороод хайрдаг пицца гэсэн. Амар гоо. Энэ соус нь бүр амар гоо. Аялал газар чинь Domino's pizza таах юм бол заавал амталт үзээрэй. Өндөр гоё пицца байлээ. Энэ том дэлгүүрийн маань төв хаалган дээр нь ийм том лууны хөшөө байдаг байсан юм шүү дээ. Ямар гоё сүртэй харагддаг юм бэ. Өглөөний цайнд орж байна. Өглөөний цайных нь хоолнууд нэг иймэрхүү харагдаж байна. За юу хотын шөнийн худалдааны гудамжинд хүрээд ирсэн байна. Дотор нь худалдаа наймаад олон төрлийн гудамжны хоолнууд, янз бүрийн шавжнууд, өөр олон улсын хоолнууд ч үсэл байдаг гэдгийгсэн. Ямар ч амар гоё өнөртөж байна. Шорт үзчихээ. Энд дэм суши байна. Энд дэм догбуги байна, үдэн байна. За энд төрөл бүрийн шорлогнууд байна. Далайн шорлог, өгөр хон, гахаа. За энд бас далайн хоолнууд байна. Вау. Ястмилхий байж тээ ёо. Ёо энд бүр юу вэ? Хилэнц байж тээ. Энд үгүй ээ. Яа энд амар хоолнууд байна. Ястмилхийний үн нь болохоор 35 юан гэнэ нэг. Чинь хилэнцний үн нь болохоор нэг ширхэг 50 юан гэнэ. Яа сэсэт. За энд болохоор миний идчихсэн зүгээр энгийн нөгөө бахмилхий байна. Нөхөр хоньны махта шорлог зарж гин 35 юан гэж байна. 一起。刚好这会儿就马上走了。 За энэ банш авч байна. Шарсан банш.
Яа, энд чансан хоньны толгой шүү дээ. Амар танил харагддаг шүү дээ. Энэ болохоор ширн юм шиг байна. Энэ гиз дотор юм шиг байна. Энэ гүзээний үзээтэй юу лээ дээ. За нэг юм хөө олнод бас байна. Яа, энэ мөстөө уух юмнууд ямар гоё харагдаж байна. Жинсний шүүснүүд юм шиг байна. Яа, мич юугаас юм уух юм авсан байна. Ийм чавхан авсан байна. Шортлог авсан байна. Ахаан талцаг авсан байна. Гуабавро авсан байна. Шарсан маш авсан байна. Догбогийн үдээ авсан байна. За, Ивугийн вагон вокзал дээр хүрээд ирсэн байна. Эндээс одоо Шанхай руу урдны галт тэргээр явах чинь ерөөсө 2 цаг яваад очиж тийм байна. Тэгээд дотгошоо орж вагондоо сууцгаая. Өө энэ вагондоо суух бүр нэлээ хол цаг тууж очиж тийм шүү дээ. Явсаар л. Өө энэ очих гэж уддаг нь аргагүй юм байна. Амар урт тонглоор явсаар хагаад яг нөгөө хамгийн захынх нь игнээ рүү гарч ирээд суух гэж байна. Тэгсэн чинь энэ вагоных нь игнээ карта. Энд ингээд 3-4 вагоны игнээ байна. Ингээд цаатлын хартаа хичнээн игнээтэй вагоны хөтөлтөө юм бэ. Хятадаар зөндөрл явж ирсэн. Анх удаага ийм том олон игнээтэй вагоны зам харж байна. Үүднээс паспорт уншуулад нөгөө вагонд суух чахт яг нөгөө манай вагоны артлт ногоон өнгө бичсэн байсан. Тэгсэн чинь энд ингээд ийм 4 төрлийн өнгө байт юм байна. Цэнхэр шар бор ногоон гэд. Тэгээд манай вагоны номер болохоор 2 номерын вагон. Тэгээд яг ногоон өнгөнийхөө дагуу яг энэ 2 номерын вагон гэж дугаарлагдчих авах юм байна. Тэгээд босод 3 өнгөнөөс яг ингээд өөр дугаартай вагонууд яг тоон энд ирж зогсох хэрэгтэй байна. Ийм ялгаатай байт юм байна. За вагон маань ирж байна. За ингээд хурдны галт тэргэндээ ороод ирсэн байна. Тэгээд хятадын хурдны галт тэргүүдийнх нь суудал нь ингээд иргэдэг болсон гэдээ хэлсэн. Тэгсэн чи яг иргэдэг суудал нь энэ байна. Энд ийм ийм нэг төмөртэй юм байна. Энд дээр нь ингээд гიშгээд тэгээд шууд ингээд эргээд цонх руугаа хараад суух боломжтой юм байна. Ингээд цонх руугаа хараад сууч. Тэгээ бүр 180 градус эргээд нөгөө тишээ бас харчтай юм байна. Тэгээ өөдөөдөөс хараад суух боломжтой. За Шанхайд хүрээд ирсэн метронд суугаад Совдон Таурын түрээд ирсэн байна. Яа, метроноос гарч ирээ бас гоё харагдаж шүү. Ингээд үйл юм уу, манай юм уу ингээд энэ ямар өндөр гэдгийг харж байгаа. Тасархаа харагдаж штэ. За энэ ингээд ийм хоёр давхрын ийм гүүрийн хэсгээр явж байна. Эндээс бас энэ барилгууд айгүй гоё харагддаг юм байна. Ингээ хүмүүс зургаад аруулж байна. За бид дэлгүүр хэсэд явж байна. Тэгээд энд ийм Huawei ийм том дэлгүүр байт юм шүү дээ. Офис бүгдээрээ хамтдаа байдаг ийм том Huawei-ийн дэлгүүр анх удаа гарч байна. Эсрэг талд нь Pop Mart-ийн бас энэ ч одоо юу 2-3 давхар дэлгүүр юм шиг байна. Дотгошоо орж Labubu харцгаая. Эндээс хүмүүс айгүй их яг нөгөө айгүй их худалдаа авдаг гэсэн. За энэ дотор нь ямар хүн байгааг харж байгаа. Энд бас нэг юм Pop Mart-ийн дүр байна. Ийм гоё дизайнтай юм байна. За энэ Miniso-гийн ийм том татвар байна. Miniso Land гэнэ. За амар хүнтэй байгаа болохоор ингээд хараараасаа цуваад очрлоод орд юм байна.
За Шанхай ч өстэй амар хүнтэй газар байна. Үнэхээр тасархай газар байна. За Миннесогийн дотор талд нь үнэхээр гоё интерьер дизайнтай юм байна. Minnesota welcome. Ой сонирхолтой юм юу вэ? Старцаа. За дэшега бас хоёр давхар юм байна. Дэшээ гарч үзье. За энэ хоёр давхарт болохоор яг юм гоо сайхан яг босоо салбартайгаа адилхан гоо сайхан нүүр арчилгаа гэр ахуй юм зардсан юм байна. Гадаа бороо ороод өстой гоё байна. Эх гоё сэрүүт таад. Топ той. За энд бас нэг юм гоё. Дэлгүүр байна. Гэхдээ ийшээ доорж амжихгүй юм шиг байна. Газ ганц хоёр үзэж харах юм үзчихэд тэгээд явъя да. Лагийн одоо хэдэн давхар 3 6 7 давхар ийм том салбар байт юм байна. Энд Zara гэж байна. Тийм шүү дээ. Энд чи бүр ингээд Zara-ны дэшега юм хамт юм уу? Ийм том салбар шүү дээ. Lily гэдэг бас хиттэй нэг юм брэнд байдаг. Бас ийм том салбар нь байна. Өөр юу байна? За тэнд бас нэг Шанхайгийн алдартай барилга байна. Энд минь дэлгүүрийг хартаа. Энэ гольф юм шүү дээ. Юм дэмий. Сонирхолтой яг хөх юм би. За Шанхай Нанжан дээр хүрээд ирлээ. Эндээс одоо Ханчжоу руу хурдны галт тэргээр яваад тэгээд тэнчэнээс орой 10 цагаас саньяар үнснэ. Тэгээд аялал маань өндөрлөж байгаа. За Шанхай Нанжан дээр хүрээд ирлээ. Тэгээд Нанжан амар том юм байна. Тэгээд энэ загвар нь болохоор юм Монгол гэр шиг юм бөмбөр загвартай юм байна. За намнууд дээр Ханчжоугийн онгоцны буудлын дээр хүрээд ирсэн байна. Аялал маань ерөнхийдөө энэ хүрээ дуусж байна. Юу хотод өнгөрүүлсэн 5 хоног нэр үнэхээр сонирхолтой бас амар завгүй өнгөрлөө. Ерөөсөө бичлэг хийх баг үнэхээр гарсангүй. Бичлэр ирдэг хүмүүст гоё зөвлөж хэлэхэд Шанхайд юу хотод ер нь ойрхон байд юм байна. Ер нь 700 гаруй км-ийн зайтай. Тэгээд хурдны галт тэргээр ердөө 2 цаг явд юм байна. Хурдны галт тэргийнх нь үнэн ердөө Монгол мөнгөөр нэг 60 70 мянган төгрөг болд юм байна. Тэгэхээр юу хотод ажиллаар болон аяллаар ирж байгаа хүмүүс нэг сумаар 2 дуулаа боломжтой байд юм байна. Шанхайд хэрвээ очих юм бол мэдээ Шанхайд хийх зүйл маш олон байгаа. Одоо бас удахгүй Legoland гэдэг маш гоё тийм том газар нэгтгэж байгаа юм байлээ. Disneyland-тэй. Тэр нэгтгэжүүд угаасаа бодоо олох нь ойлгомжтой. Би дунд Ханчжоу гэдэг бас нэг том хот байд юм байна. Тэгээд онгоцныхоо боцох билетийг EVU-гээс биш Ханчжоугаас авсан. Тэгээд Шанхайгаас сая хурдны галт тэргийн цугаад өртөө цаг гарan яваад Ханчжоуд хүрээд ирсэн. Тэгээд яг одоо онгоцны буудлын дээрээс онгоцондоо суух гээд хүлээж байна. Тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэнд маш баярлалаа. Хэрэгтэй ганц хоёр ч гэсэн зүйл олж авсан гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа.